Та Demon Slayer-ийн түүхэн дэх хамгийн хүчтэй 14-ийг мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол анхаалаа нааш нь хандуулаарай. 10-т Obona Iguru. 10-р байранд олсон Obona Iguru нь могон хашираа. Түүний тулааны аг байдал маш өвөрмөц бөгөөд сэлэмний хөдлөг нь могоо шиг мөсгөрөнд довтолдог. Эцсийн тулаан тэр өөрийн жинхэнэ хүч чадлыг харуулсан. 9-р Tomoiko. 9-р байранд олсон Gyu Tomoiko нь усны хашираа юм. Тэр усны амьсгалын техникийг төгс эзэмшсэн бөгөөд 50 төвлөрсөн тулааны хэв маягаараа алдартай. 8-д Sanemi Shinazugawa. 8-р байранд салхины хашираа Sanemi Shinazugawa олж байна. Түүний ширүүн зангааш дайралтын хэм маяг нь дайснуудад айдас төгөлдөг. Kokobushiboтой хийсэн тулаан түүний хүчийг бүрэн харуулсан юм. 7-д Tanjiro Kamada. 7-р байранд Tanjiro Kamada байна. Энгийн нүүлсчин хүүгээс эхэлсэн тэрээр асар их хичээл зүтгэлийн үүднүүд хамгийн хүчтэйг сэлэмжтэй нэг болсон. Нааны амьсгалын техникийг эзэмшсэн нь түүний хамгийн том давуу тал юм. 6-д Gyome Himejima. 6-р байранд чулуун хашираа Gyome Himejima болж байна. Хараагүй гэдгийг хашинааны дундаас хамгийн хүчтэй тооцогддог. Түүний биеийн хүч болон тулааны уур чадвар үнэхээр гайхалтай юм. 5-д Akaza. 5-р байранд Akaza байна. Afro Moon Tree бөгөөд гадны тулааны мастер. Түүний хот хүч тулааны мэдрэмж маш өндөр түвшинд хүрсэн бөгөөд хүчтэй өсөлтөгчтэй тойлдог дуртай. 4-т Doma. 4-р байранд Doma олж байна. Afro Moon 2 болох тэр мөсөөд авах онцгой чадвартай. Түүний 50 нэмсэглийн цаана маш аюул зөвшөөрөл гаргаж байна. 3-т Kokushibo. 3-р байранд Afro Moon 1 болох Kokushibo байна. Тэр бол Yorichoгийн ихэр ах бөгөөд чөтгөр болсныхоо дараа бүр зэрэг болсон. Түүний санны амьсгалын хамгийн аюултай тулааны ур чадваруудын ある種の威圧感さえある。震えが止まらず、体が戦闘を拒んでいる。あなた、名前は何ですか? 2-т Muzan Kibutsuji. 2-р байранд бүх чөтгөрүүдийн хан Muzan Kibutsuji олж байна. Тэр бол анхны чөтгөр бөгөөд бусад бүх чөтгөрүүд түүнээс үүссэн. Бас айдаг. Асар их хүч чадал, гайхалтай нөхөн төлжилтийн ачаар олон 100 жилийн турш ялагдал хүлээлгүй олшин тогтнож чадсан. Нэгт Yorichi Tsugikuni. 1-р байранд Yorichi Tsugikuni олж байна. Тэр бол Demon Slayer-ийн түүхийг хамгийн хүчтэй сэлэмч юм. Нааны амьсгалын техникийг бүтээж Музаныг өхлийн юм түүхсэн цоён ганц хүн. Түүний төлөвлөлийн авьяас хурд хүч өнөөдөр хүртэл хинч давж чадаагүй. なんだと思っているんだ。